Салхи. Энэ бол урдчлан тааварлашгүй асар их хүч. Заримдаа хор хөнөөлж авчрах чадaltaй. Энэ их хүчийг бид зөвөр ашиглаж чадвал хэд дахин их энергигч авч чадах юм. Монгол улсын цахилгаан эрчим хүч гаргаж авах гол үүсвэр нүүрс байлаа. Хүн амын хэд төвлөрөл нь цахилгаан эрчим хүчний хэрэглээг өдрөөс өдөрт ихсгсээр байна. Ирэх 15-аас 20 жилд манай улсын эрчим хүчний хэрэглээ одоо байгаагаас 2 дахин нэмэгдэх төлөвтэй. Үүнийг тогтвортой хангахын тулд сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах шаардлага гарч ирж байгаа юм. Монгол улсын засгийн газраас 2020 он гэхэд нийт эрчим хүчний 20-25% сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авах зорилтыг дэвшүүлээд байгаа билээ. Newcom компани анх 2004 онд Төв аймгийн Сэргэлэн суманд нийт 12,000 га газар ашиглах зөвшөөрөл аван анхны салхины судалгаагаа эхлүүлсэн юм. Хамгийн анхны Монголд том Улаанбаатарт баригдсан 1-р цахилгаан комбинат гэдэг энэ станц бол налаахын нүүрсээр ажиллаж байсан. За өнөөдөр бол налаах бол салхины станцын гол холбогдох зангилаа зэг болж байна. Өнөөдөр налаахаар дамжиж одоо салхи Улаанбаатарын оршин суугчид урьд ногоо эрчим хүч болж нийлүүлж байгаа ийм онцлогтой юм аа. Мөн 110 кВт-ийн 28 км урт 2 хэлхээт дамжуулах шугам. Тус бүр нь 1.6 МВт-ийн чадалтай 31 салхин цахилгаан үүсгүүр үедээс салхитын салхин цахилгаан станц бүрднэ. Уг станц нь жил бүр 168 сая кВт-цаг цэвэр эрчим хүчийг төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх юм. Ингэснээр жил бүр 178 мянган тонн нүрс төрөгчийн хийг багасгаж 1.6 сая тонн цэвэр ус 122 мянган тонн нүрс хэмнэн агаарын бохирдлыг бууруулж дэлхийн дулаарлыг сааруулах үйлсэд хувь нэмрэн оруулж байна. Энэ үзүүлэлтээр 2012 онд Монгол улсаас нэгдсэн үндэсний байгууллагад бүртгэгдсэн цэвэр хөгжлийн механизмын хамгийн анхны томоохон төсөл болсон юм. За тэнд харагдаж байгаа краны хажуудах бол цементний үйлдвэр. Тэндээс зүүн тийш уулан дээр сэнсний төгсгөл байх юм. Дэд станц донд нь байрлана. Яагаад тэр хэсгээр гүнзгий явахад байгаа юм? Тэндээс хэсэг шороо авч замын материалд хэрэглээд тэр хэсгийг буцааж хөрсөөр болно. Бид нар уул хамаагүй гэмтээж эвдмээргүй байна. Бас замын хажуугаар овоолго хийж хэн хүссэн нь хамаагүй явахыг хориглож байгаа. Энэ төсөл ингэж эхэлсэн юм аа. 2001 оны үед одоо манай бордын тууцын дарга Булбаатар Винд Атлас Виндерпортыг олж утснаас л энэ бүх юм зүйл эхэлсэн. Би сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр сэргээгдэх эрчим хүчний корпорацид 10 гаруй жил ажилласан. Нэг удаа Newcom-ын захирлууд ирж энэ салхин парк байгуулах боломжтой газар хаа байна? Улаанбаатар хотын ойролцоотын газар бий юу гэж асуусан. Тэгээ салхин парк байгуулахын тулд олон улсын стандарт тохирсон 50 м-ийн өндөртөх салхины нөөцийг машинаар хөвчлөлтөд тогтоодог тийм станц, тусгай станц хэрэгтэй байдаг. Тийм станц бол Монголд байдгүй. Ийм хүндрэлтэй гэж хэлсэн. Тэгэхэд тэр захирлууд бол энэ асуудлыг бол бид шийдэж болно. Та манайд ирж ажиллахгүй юу гэсэн. 2004 онд Newcom анхудаа ирсэн. Энээс хойш бид нэр 6-аас 7 жил хэмжилтийг наривчлан явуулсан эцэст. Шараа хувийн нуруу салхитуул орчимд 50 МВт-ийн хүчин чадалтай салхин парк байгуулж болно гэсэн тийм тооцоон дүгнэлтийг гаргасан юм аа. Нэгдүгээр дэлхийн доллар гэдэг бол өөрөө бодит зүйл юм байна. Хүндрэлтийн энэ төлөө одоо зайлшгүй хийх хэрэгтэй байна. За хоёрдугаар Монголд байгаа нөгөө виндинг ресурс бол асар их юм байна. Энэ төсөл бол одоо үнэхээр одоо ирээдүйтэй юм байна, явах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. За энийг ойлгохтол мэдээж одоо зөндөө яриа компани дотор болсон. За одоо ингэж явсаар байгаад энэ нэг төслийг бол ихэнхдээ бүх хүн шахуу сэргүүцдэг байснаас үлдээ бүгд ойлгоод ингэж дэмжиж явсаар байгаад энэ төслийн ажлыг одоо эхлүүлсэн.
2006 онд Европын сэргээн босголт хөгжлийн банк Монгол улсад үйл ажиллагаа явуулахаар анхаарлаа хандуулж авах үеэс бид энэ төсөлд оролцож эхэлсэн юм. Энэ нь тэр үедээ үнэхээр шинэлэг онц ач холбогдолтой төсөл байсан. Хэрвээ бид энэ төслийг хэрэгжүүлж чадвал өөр бусад олон ийм төрлийн төслийг хэрэгжүүлэх үе таалгыг нээж өгөх байсан. Эдгээр салхин цахилгаан үүсгэрүүд бол асар том байх тусмаа үдсгэлэнтэй харагдах бөгөөд өндөр болох тусам өндөртөө салхи их байна. Салхи их байна гэдэг нь их эрчим хүч үйлдвэрлэх юм. Салхин турбины бүхээг болон далбааг эпокси цав болон карбон файбер гэх нийлэг материалаар хийдэг. Ингэснээр эдангууд нь маш бат бөх, хөнгөн, уян хатан байж байгалийн ямар ч үзэгдлийн үед найдвартай ажилладаг. Салхин цахилгаан үүсгүүрийн далбааны урт 40.3 м, жин нь 6.2 тонн. Энэ нь хөл бөмбөгийн талбайн бараг талтай тэнцэнэ. Хаб буюу болон 3.2 м-ийн диаметртэй 23 тонн жинтэй. Насил буюу бүхээг нь 8.8 м урт, 3.8 м өндөр, 3.6 м өргөнтэй 57 тонн жинтэй. Тавер буюу цамхгийн өндөр нь 80 м, 125 тонн жинтэй 3 хэсгээс бүрддэг. Турбины орой дээр салхины чиг хурд хэмжигч байрлана. Үүнээс авсан мэдээллийг компьютер боловсруулан салхин турбиныг автоматар салхины эсрэг чигт чиглүүлнэ. Далбаа нь хамгийн багадаа 3 м/с-ийн хурдтай салхиар эргэлдэж 25 м/с хүрэхэд салхин турбин аюулгүй ажиллагааг ханган автоматар зогсолт хийнэ. Суурилэгдсэн хүчин чадлаар ажиллах үед 1 минутанд 18 удаа эргэх ротор нь хурдны хайрцгийн тусламжтайгаар 1915 болж өссөн генератор толбогдсноор цахилгаан эрчим хүч үүсгэнэ. General Electric компани 1.6 мегаваттын салхин турбин нь дэлхийд даяар 20,000 гаруй суурилэгдсэн найдвартай ажиллаж байгаа шалгарсан загвар юм. Салхит цахилгаан станцын бүтээн байгуулалт нь салхин цахилгаан үүсгүүрүүдийг байрлуулах газруудыг холбосон 33 км сайжруулсан шорон зам тавьснаар эхэлсэн юм. Төслийн офис, ажилчид байрлах гэр бааз, хоолны газар. Мөн барилгын ажил зориулж төр хугацааны бетон зурмгийн үйлдвэр баригдана. Арматур төмрөг бэлдэх. Уулын оройгоор байрлах салхин цахилгаан үүсгүүрүүдийн суурийн газар шорооны ажил өрнөх болно. Монголд анх удаа ашиглах 90 м-ийн урт сумтай 650 тонны даацтай өөр явагч краны угсралтын ажил хийгдэж дуусчээ. Шин технологийн дэвшлиг Монгол инженерүүд амжилттай суралцсан нутагшуулж байна. Аливаа томоохон бүтээн байгуулалт төсөл хөтөлбөрийн амжилттай хэрэгжихийн үндэс суурь нь тухайн орны хууль эрх зүйн орчинтой салшгүй холбоотой. Манай улсын хувьд энэ хөгжлийн бодлогын бичиг баримт бол бас нэлээд хожуухан гарсан. 2005 онд улсын хурлаар сэргээх эрчим хүчний талаар төрөөс баримтах бодлогын бичиг баримт батлагдсан. За салхин цахилгаан станцыг байрж ашиглалтанд оруулах шаардлагатай чухал бичиг баримт бол PPA буюу цахилгаан эрчим хүч худалдаа авах гэрээ гэж байдаг. Энэ PPA-г Монголд анх удаа хийжсэн учраас бидний хувьд бол цоо шин үзэгдэл болж гарч иржсэн. За PPA-г яг одоо хэлцээр хийж эцэслэх ажлыг бол эрчим хүчийг зохицуулах зөвлөл гэж энэ байгууллагатай Newcom Group ийм одоо ажлын баг бол олон цаг сар зарж ажилласан л да. Тэгээ энэ бол зөвхөн бид нар зохиочтой ажил биш. Энэ бол PPA бол олон оронд хэрэгжижсэн. За тэндээс нь бид нар аваад хэрэгжүүлчмээр юм байгаа. Монголынхаа нөхцөл тохируулмаар юмнууд гээд хоорондоо хэлцээр хийж буцаагаад за дахиад гадаад орнууд дээр аятайхан одоо заалтууд байвал энэ нь юм байд юм нөгөө хэлнээс нь зөв орчуулах Монголынхаа орчин нөхцөлд би одоо оруулах энэ төр гэдэл олон одоо төвчөлтэй ажлыг бол бид давж за тэгээс регтер ч юм уучны үндсийн төвийнхөө хүмүүсүүдийн бас мэрэгжлийн юмнуудыг оруулж ярьж ингэж л ажилласны үндсэн дээр бид нар нэг 2 жилийн хугацаанд энэ PPA-г бол гараас гаргасан. Тэгээд 2006 оны эцсээр сэргээх эрчим хүчний хуулийг хэлцэж эхэлсэн. За тэр үед би энэ хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж за бас баггүй бэрхшээл бол туулсан. За үндсэндээ үн тарифгүйгээр энэ хуулийг батлана гэдэг бол амигүй хууль болох ийм хандлагатай байсан. За тэгээд их хурлын зарим гишүүдтэй хамт бид одоо Герман, Голланд,
зэрэг улсуудын туршлагыг бас газар дээр нь үзсэн. Үйлдвэрлэгч нартай бас газар дээр нь уулзсан. Тэгээд энэний үр дүнд бол бид нар анхудаа хуулинд бол тарифыг оруулж чадсан. За бид нар үн тарифыг оруулснараа бол хөрөнгө оруулагчдыг татах энэ эрчим хүчний хөөсөөрийг Монгол улсын нийт эрчим хүчинд бас тодорхой хувь нэмэр дүнтэй болгоход бол нэмэр болно гэж үзэж энэ дээр бол гол одоо маргааны цэг бол энэ дээр бас байсан юм аа. За PPA хийх хүндрэлтэй байсан хоёр зүйл байсан. Нэгдүгээрт бол энэ хөрөнгө оруулалт нь гадаадын ба дотоодын хөрөнгө оруулагчид нийлсэн байсан. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашиг, за өөрийн эрчим хүчний салбарын эрх ашигыг тэнцвэртэй байдалд оруулах тийм ээ. Энэний одоо заагийг олж тогтоох нь бол маш хэцүү ийм асуудал байсан. Тэгэхээр энэ дээр бол одоо бид нар бас их ажиллаж цаг хугацаа бол их авсан байгаа. Тэгээ бид нар бол бас бүх судалгааг явуулж үзэж байгаад 9.5 центээр тогтоосон. Олон улсын одоо судалгаанаас үзэхэд Испани улсад бол 1 кВт-цаг салхин цахилгаан эрчим хүчний үн бол 17 цент, Дани улсад бол 24 цент байт юм лээ. Тэгээ энэтэй харьцуулж үзэхэд бол 9.5 цент бол одоо тийм өндөр үн биш ээ гэж ингэж бодсон байгаа. Нөгөө төгөр бол гадаад дотоодын хөрөнгө оруулагчид анх удаа эрчим хүчний салбарт орж ирж байгаа учраас эднийг бол тодорхой хэмжээгээр бас дэмжих гэдэг үүднээс хуулийн заасны дагуу эрчим хүчнийх нь үнийг тогтоож өгч ирсэн юм аа. Эрчим хүчнийг нийлүүлэх худалдаж авах энэ гэрээ бол дараагийн одоо гэрээнүүдийг бол суур болоод одоо явж байгаа. Хувийн сектор, төрийн байгууллагууд хамтарч байж энэ талдлаас одоо хүч зориг гаргаж хийх ийм ажил байсан. Европын сэргээн босгол төвжлийн банк нь энэ бүтээн байгуулалтанд маш идэвхтэй байр суурь эзэлсэн. Энэ нь бидний хувьд зоригтой бөгөөд чухал алхам болсон юм. Гэхдээ бид энийг хийж чадсан. Яагаад гэвэл Newcom тус төслийг санаачилсан бөгөөд тэрээр маш чадaltaй энэ хэмжээний төслийг хэрэгжүүлэх боломжтой хөрөнгө оруулагч компани гэдгийг бид мэдэрсэн. Тэдэнд энэ төслийг хэрэгжүүлэхэд туслах хамтрагч хэрэгтэй байсан тул бид тэр хамтрагч нь болж төслийг хэрэгжүүлэхэд чухал байр суурийг эзэлсэн юм. Салхитын салхин цахилгаан станцын төслийн ажилд тоног төхөөрөмжүүдийг зөвөрлөх болон талбайн ажил дээр нийт 600 гаруй хүнд даацсан машин ашиглажээ. Бүгд найрамдах Хятад ард улсын хилээс Төв аймгийн Сэргэлэн сумын салхит уул хүртэл салхин цахилгаан үүсгүүрийн эданг болон тоног төхөөрөмжүүдийг шорон замаар тээвэрлэх шаардлага гарсан юм. Бүгд найрамдах Хятад ард улсын Шинян хотын General Electric компани үйлдвэрээс эхний салхин турбины далбаа ачсан цуваа гарахад бэлэн болжээ. Зогсолтгүй 2000 км явхад 24 цагийн дараа Эрен хотод хүрэх юм. Замын үд Хилийн бомбд сенсачсан цуваа хэсэг саатан галын бүрдүүлэлт хийгээд Монгол улсын хил давж замын үд чөлөөт бүс нэвтрэн орж ирлээ. Зам тээврийн өндөр хөгжилтэй бүгд найрамдах Хятад ард улсын тээврийн компани жолоочдын хувьд тэднийг энэхүү аяллаар ямар сорилттой тулгархыг хэнчүүл мэднэ. 지금 마신 장이나 그래서. 나타가 여기. 자, 오케이. 오케이. Let's go. Okay. Okay. Let's go. Ингээд хилийн зурвсаар гараад 1 км явж амжилгүй элсэн цуучлаа. 그리고 가사고 했는데. 이게 어때 이거. Замын үдээс салхит хүртэл 540 орчим км. Тээврийн цувааг замын нөхцлөөс шалтгаалan тоног төхөөрөмжийн аюулгүй байдал эвдрэл гэмтлээс сэргээлэн 10-аас 15 км цагийн хурдтай явах дүрмтэй. Энэ хурдаар явхад 3-аас 4 хоногийн дараа зорьсон газараа хүрнэ. Замын үдээс 100 гаруй км яваад бас нэгэн асуудал гарч ирлээ. Үүнийг хэнч таамаглаагүй юм. 2.5 метрийн урттай 20 тонны даацтай татлага сэнсэнд холгогдож сэмэрсэн байна. Далбааны үзүүр хэсгийг ац төмөрнөөс татлага уян дээр бэхэлжээ. Донцлогоо ихтэй шорон зам дээр
урт далбаа сэгсэрэгцнээс татлаг үргэлдэн сэмэрч тасрах аюул тулгарлаа. Энэ хэвээр цааш явах нь далбаагаа гэмтэх магадлалтай. Засмал замаар тээвэрлдэг жишгээр бэхэлгээ хийж болохгүй амьдрал дээр батлагдлаа. Ингээд удтал хэлцсэний дүнд кран татлага нэмж авчруулахар шийдсэн юм. Хагас өдөр хүлээсний эцэст бэхэлгээгээ сайтар хийгээд замдаа гарлаа. Нар унж аль хэдийн шөнө болжээ. Гэрээ дээр олсон уу байна уу? За доорхой юм уу? За. Харин талбай дээр эхний турбины суурийн уулз сутгалт эхэлжээ. Хорин хоног бэхжүүлсний дараа суур арматур зангидах ёстой. Бетон зурмагнаас дээжийг лабораторид шинжилүүлж чанарыг баталгаажуулна. Нийт 31 суурийн уулыг цутгаж дуусгад эхний уул аль хэдийн бэлэн болсон байна. Салхит станцын төслийн техникийн зөвлөхөөр Skor Energy компани сонгогдсон ажиллаж байна. За бид нэр ойролцоогоор 4 сарын хугацаанд барилгын ажилтай байлаа. Суурийн ажил маш сайн явж байгаа. Газар шорооны ажил бараг дууссан. Суурийн ажил 3 дахь шатанд орсон. Ийм хэмжээний төсөл үндсэндээ 3 хэсэгт хуваагддаг. Суурийн ажил, угсралтын ажил, дэд станцын ажил гэж. Бид нар яг одоо угсралтын ажлын талаар сар болгоны ажлын явцын хурал дээр бүгдээрээ ярилцж байна. Үүнтэй адил том хэмжээний төслүүдийн адил салхин турбин үйлдвэрлэгчээс тээвэрлэлтийн компаниудад маш их хэмжээний эд ангуудыг шилжүүлэхэд зарим нэг асуудлуудтай тулгарч байна. Эдгээр компаниудын хоорондын уялдаа холбоог хэрхэн зохицуулах талаар бид нар ярилцж байгаа юм. Энэ хэмжээний төслийн хувьд бол байдаг л нэг ингийн асуудал л да. Үүнийг бид багаараа тулаал гарах болно. Дараагийн хэдэн 7 хоногоос эхний турбины угсралтууд эхэлнэ. Мөн дараагийн сараас дэд станцын барилгын ажил эхэлнэ. Тэгэл цаашаа үргэлжлээд явна да. Тээвэрлэлтийн эхний үе бүгдэд томоохон туршлага боллоо. Харин дараагийн тээвэрлэлтийг Монгол жолооч нараар бүрдсэн баг хийхээр боллоо. Энэ удаагийнх илүү овор хэмжээ, жин ихтэй, баг нь генератор бул гэдгээрэн онцлогтаач. Эрен хотын бомт дээр Монгол жолооч нар маань ачаагаа хүлээж аваад нутгийн зүг аяллан эхэллээ. Говь нутагт өтгөн ой, өндөр даваа байхгүй ч замын хувьд хөрсөн маш сул, ээлсэрхэг учраас жин ихтэй ачаа тээвэрлэхэд хүндрэлтэй юм. Энэ удаа хүн хүч, техник хэрэгсэл сайтар базаасан тул санаа зовох юмгүй байлаа. Цуваа улсын хилээс нааш Дорногов аймгийн нутгаар 200 гаруй км явахдаа зарим газар нь техникээр татуулж жирүүлж байсан. Харин наашлах тусам зам улам зөөлөрч ээлсэрхэг болсоор байлаа. Зам дөнгөж талдаа ороод байтал эхний баг нь ажсан машин элсэн цуучглаа. Бүгд ээлжлэн eel суухна. Туршлагатай жолооч нар, хүчтэй техник хэрэгсэл, хүн хүч бүгд байгалийн давгчгүй хүчин зүйлийн өмнө мөхөс юм. Маргааш өглөөний тээвэрлэлтийн баг хэлцэж ярилцаад элстэй замаар явхад зориулж зам дээр дэвсэх төмөр хавтан авчруулах, татаж гаргахад туслуулахаар гинжит трактор дуудулж авчирлаа.
2 өдөр хүн бүр хүчин чармаалт гаргасны эцэст элснээс гарлаа. Бүгд ядарсан ч баяртай байна. Одоо хүнийг тавьчаад ингээд гарна шүү дээ. Гарангууд босгоо аваад дөрүүлээд яваад тавьчих баг шүү дээ. Одоо туслахтай болоо та хоёроо бид хэдийг шанд руу гаргаж өгөөл. Тэгээ шандаасаа боцох нь. Ингээд цуваа маань чирүүлэгтэн чирүүлж элсэн дээр төмөр хавтан дэвсүүлэн явсаар. Зам бодоод дөнгөрсөн юм байна. Юусоо совсоо. Чойр хотоос засмал зам руу нээснээр салхитын зүг сэтгэл амар жолоом шиглээ. Энэ ачаас одоо дэлхийд юу нэгж манах шиг тээвэрж байгаа газар байдаг юм. Монголлаа одоо тээвэрж байгаа. Тэгээ шорон зам аа. Энэ ч одоо засмал замын тариалал юм шиг. Тэгээ вагон багт шингэхгүй. Яа, өдөр байгуултын юм дээр тэр сэтгэлийг өөдрөг яваа. Тэр утгаараа сайхан байна. Салхин цэглэгаан үсгүүрийн иж бүрдлийг тээвэрлэхэд 7-оос 8 машин хэрэгтэй. Нэг удаагийн тээвэрлэлтээр 3-аас 4 иж бүрдэл тээвэрлэгдэнэ. Ийхүү бүтэн 100 намаржинга 31 салхин цэглэгаан үсгүүрийг тээвэрлэж нэг цуваа машин ирж байхад зарим нь буцаад явж байлаа. Сутгсан ул бетон бэлэн болсон тул суурийн арматур зангидж суурийг цутгана. Ингээд 21 хоногийн дараа бэлэн болно. Энэ авраг төхөөрөмжийг тогтоох суурин ойролцоогоор 50 тонн арматур төмөр, 800 орчим тонн бетон зурмаг орно. Хамгийн сүүлд суурийг хөрс шороогоор далдлан цамхагийн угсралтыг хийхэд бэлэн болгоно. Дэд станцын барилгын ажил эхэлжээ. Монгол анхудаага байгаль орчин дээлтэй барилгын шин технологиор томоохон объект барьж өгнө. Уг барилга нь эдийн засгийн хэмнэлттэй, дулааны алдагдал бага, манай орны эрсдэс уур амьсгалд тохиромжтой эко байгууламж. Гочнигэн салхин цахилгаан үүсгүүрүүдээс дэд станц руу өндөр хүчлийн цахилгааны шугам болон мэдээлэл дамжуулах шилэн кабелууд татагдах юм. Цаана нөгөө талдаа гарч. Ингээд бэлтгэл ажил дууслаа. Хүн бүрийн хүссэн хүлээсэн мөч. Салхин цахилгаан үүсгүүрүүдийн угсралтын ажил эхлэхэд бэлэн болжээ. Угсралтын талбай дээр анхны цамхаг босгохыг харахаар сэтгэл догдолсон олон хүн хүлээн. Анхны учраас бүх үйл ажиллагаа сонин сод. Ажлын талбай дээр хамгийн чанд мөрддөг зүйл бол хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрм. Хүний амнаас, эрүүл мэнд хамгаас чухал юм аа. За бид нар бүгдээрээ гарын үсгээ зурсан. Тэгэхээр энэ бол аюулгүй бүс. За энэ бол аюултай бүс. Аюулгүй байдлын дүрм журмыг сайтардагаарай. Бид нар бүгд тус тусынхаа удирдлагадоор аюулгүй ажиллацгаана. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Бидний зарим хүний хувьд бол олон жил хүлээсэн, зарим хүний хувьд бол олон сар хүлээсэн. Тэр мөч бол одоо ирж байна л дээ. Монголын анхны салхин цахилгаан станцын турбиныг бол одоо босгож байна. Тэгээ бид нар өглөө энэ чинь 7 цагаас хойш байгаа. Одоо бол 4 яг 20 болж байна.
Тэгээд манай өгөх багийнхан бол бэлтгэлээ хийсний үндслээр бол яг одоо эхлэх гэж байгаа. Тэгээд энэ бол 12 хүн ажиллаж байгаа юм байна. Тэрний 5 хүн бол одоо Монгол инженерүүд бол анх удаа салхин турбин гэдэг юм босгох гээд тэгээд хамтраад ажиллаж байгаа. Салхин цахилгаан үүсгэр угсралтын ажил хийхэд цаг агарын байдал, салхины хурд ямар байх нь чухал юм. Хамгийн тохиромжтой цаг бол ихэвчлэн салхигүй тогтун байдаг өглөөний 5-аас 10 цагийн хооронд. Эсвэл шөнө орой таарна. Өнөөдөр салхигүй тогтун сайхан өдөр ажээ. Угсралтын баг өндөр зохион байгуулалттай ажил үргийн нарийн хуваарлалтай ажилладаг. Далбан хамгийн эмзэг эд анги учраас маш болгоомжтой угсрах хэрэгтэй. Асар том техник хэрэгсэл эд ангиуд ойр тойронд нэх учраас нэг л юмд хүрэхэд хүчтэй цохогдож гэмтэх аюултай. Салхин цахилгаан үүсгүүрийн далбаа нь 54 болттой. Нэгэн л гэмтсэн тохиолдолд үйлдвэрлэл буцаагдана. Иймээс нэг командаар бүгд гар нийлэн ажиллах хэрэгтэй. Энхүү анхны салхин цахилгаан үүсгүүр сүндэрлэн бослоо. Анхны салхин турбин боссноос хойш 14-ийг угсарч дуусжээ. Салхитын төсөл Монголд олон чиглэлд анхдагч байж чадсан. Тус улсын эрчим хүчний дэд бүтцийн салбарын анхны хувийн хөрөнгө оруулалт, анхны хувийн эрчим хүчний төсөл, анхны салхин цахилгаан станц болсон. Хамгийн чухал нь Монгол улс байгалийн авгаа их нөөц баялгаа ирээдүйн эдийн засагт үр ашигтай, тогтвортой байдлаар ашиглах чадвартай юм а гэдгийг салхитын төсөл харуулж байгаа юм. Нөгөөтэйгөр салхитын төсөл нь байгалийн нөөцийн хэрэглээг хэрхэн тэнцвэртэй ашиглаж болохыг харууллаа. Монгол гэхээр л уул уурхайн том төслүүдийн тухай их мэдээнд гардаг шүү дээ. Хүмүүс энэ улс салхи гэдэг ямар их хязгааргүй нөөц баялагтай гэдгийг тэр болгон мэддэггүй. Салхитын төсөл нь байгалийн шинэ эрчим хүчний нөөц баялгаар Монголын хөгжлийн шинэ гарцыг тэргүүлэх боломжийг нээж өгч байгаа юм. Бидний хамгийн өмнөө тавьсан өндөр том зорилт бол чанартай бүтээн байгуулалт хийе гэсэн зорилт байсан. Ийм том хэмжээний салхин станцыг байгуулна. Одоо анхудаа гэдэг юм өмнө нь байгуулж байсан туршлага байхгүй. Бид нар төслийн тендерийн үе шатанд, гүйцэтгэгчтэй шалгаруулах үе шатанд, төслийн барилга угсралтын үе шатанд энэ бүх зүйлийг бодож ажиллаж ирсэн. Тийм ч учраас бид нар General Electric компани салхин турбинуудыг авсан байж байгаа. Энэ бол Монголын нөхцөлд тохирсон, үр ашигтай, нотлогдсон ийм салхин турбинууд байж байгаа. Хоёрдугаарт бид нар бол олон улсад нэр хүндтэй гүйцэтгэгч компани, зөвлөх компаниудыг авсан байж байгаа. General Electric компанийн Монголд хэрэгжүүлсэн анхны том төсөл бол салхитын паркны төсөл байгаа. Энэ төсөлд бол одоо General Electric компани Монголд анхны том чадлын системд холбогдсон салхины сенс тоног төхөөрөмжийг нийлүүлсэндээ бол маш их бахархаж байна. Бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр Leighton компани ажилласан бөгөөд дотоодын барилга угсралт, инженерийн 18 компани оролцсон байна. Барилга угсралтын ажлын оргил үед төслийн талбайд 500 гаруй хүн ажилласны 94% нь Монгол ажилчид. Өвлийн жавар тажигнаж, салхитын хөндий цасаар хужигдлаа. Идэр 9 эд хүйтэн эхлэхээс өмнө амжуулах ажил их байгаа учраас ажилчид өдөр шөнийн 2 ээлжээр ажиллана. Дэд станцын барилгын ажил дуусч, цахилгааны байгууламжийн угсралт эд дундаа явна. Ажилчдын хотхон өглөөний 5 цаг 26 минут.
Угсралтын баг өглөөний цайнд орсны дараа өдөр болгон хийж занчсан аюулгүй ажиллагааны зааварчилгаа яриа хийнэ. За бид нэр 28 дахь турбиныг угсарч дуусгах ёстой. Гэхдээ юу болох нь харъя. Аюулгүй байдлын талаас жолооч нар хурдаа тохируулж яваарай. Бас цамхгийн ойр хаваар явахдаа анхаарал болгоомжтой байгаарай. Ингээд өнөөдрийн төлөвлөгөөт угсралтын ажил эхэллээ. Бүгд бэлдэцгэн. Төвөөс өгсөн цагуурын мэдээгээр өдөртөө цэлмэж салхи тогтоон болох ёстой. Агаарынх нь хас 25 градус. За ерөнхийдөө ингээд ротро угсраад хамгийн сүүлд далбаа хийгээд дуусчихэ. Одоо энэ далбаа хийгээд явах 6 цаг чангалаа ба. Цамхгийг сүрлүүлэхэд суурийн цамхгийг 138 ширхэг, 2 дахь цамхгийг 120 ширхэг, 3 дахь цамхгийг 100 ширхэг, турбины бүхэгийг 64 ширхэг болтоор тус тус боож 2 удаа чангалгаа хий. Одоо яг ямар процесс явагдаж байна? Одоо болтоор тараагаад бэлтгэлээслээ дараагийн 5 бил байна. Улмаа манай залуус цамхаг талтаас ажиллаж байна. Цаашдаа бие даагаад угсралт хийнэ гэдэгт би их итгэлтэй байгаа. Энэхүү авраг том төмөр цамхгийг уулын оройгоор байрлуулах нь эрсдэл өндөртэй ажил. Хэрвээ нэг л алдаа гаргах юм бол хэдэн сая долларын өртөгтэй захиалгаар хийгддэг инженерийн онцгой байгууламж гэмтэх аюултай. Дараагийн ажил бол турбины бүхэгийг цамхагт суйрлуулах. 80 м өндөр цамхаг нь салхинд ганхаж байдаг. Гүнд жинтэй турбиныг суулгахад краны оператор болон оосорлагч баг чухал үүрэг гүйцэтгэнэ. Хоёр баг цамхгийн орой дээрх угсрагчаар удирдуулан турбины бүхэгийг хоёр талаас нь татлаг олсоор татан чиглүүлж өгдөг. Straight down with the bolts, yeah. Nice and slow, nice and slow. Right, Wayne, you can come down on your ropes. Come down on your ropes. All stop, Wayne, all stop. We'll get some bolts in. Харин одоо хамгийн хэцүү бөгөөд сүүлийн ажил эхлэхэд бэлэн болжээ. Энэ бол угсраатай роторыг турбинтай холбох. 650 тонны кран булнаас өргөж 200 тонны кран доод далбааг газарт хүрэхгүйгээр дэмнэж өгнө. Нэг командаар нарийн мэдрэмжтэй ажиллах хэрэгтэй. Тэр тусмаа асар том хүнд даацсан краны операторын хувьд роторыг миллиметрийн наривчлалтаагаар залан байрлуулах нь ур чадвар шаардсан ажил юм. Гадаа хүйтэнч ажилчид шахуу төлөвлөгөөтэй ажилласаар. Дэд станцын хамгийн чухал зүйл бол үндсэн трансформатор юм. Үндсэн хоёр трансформаторыг суйрлуулахад бэлэн болсон байна. Үндсэн трансформатор одоо байран дээр суурин дээр тавьж байна.
Угсарч дууссан салхин турбиныг цахилгааны угсралтын баг хүлээн авч турбин болон цамхаг доторх бүх цахилгааны холболтуудыг хийж дуусгана. Ингээд салхин турбин ажиллахад бэлэн боллоо. Өвлийн тэсгэм хүйтэн өдрүүд өнгөрч өрн дулаанд цаг ирлээ. Ажилчдын хотхон хамтран ажиллагч компаниуд ажлын төлөвлөгөөг нь хэлэлцэнэ. Тэгэхээр ажил дууссан, гарын үсэг зурсан, хянаж шалгасан, эцлээд G90 шилжүүлнэ. Энэ төслийг хэрэгжүүлэх явцад манай салхитын салхин цахилгаан станцыг цаашд нь авч явах багийг бид нэр бий болгосон. Энэ баг маань сургагдаж бэлтгэгдсэн. Монголын инженер техник ажилчид энэ төслийг хэрэгжүүлэх явцад маш олон зүйлийг шинээр сурч мэдсэн байж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэхэд бид нар анхдагч байсан. Тэгэхээр анхдагчдын зовлон бидрийг тойрог. Энэ төслийг хэрэгжүүлэхэд маш олон бэрхшээлүүд гарч ирсэн. Гэхдээ энэ бэрхшээлийг бол манай Clean Energy компани баг хамт олон залуучууд бид нэр хамтарч давж гарч ирсэн. General Electric компани 5 жилийн хугацаанд одоо Newcomen инженеруудыг дадлагжуулах, энэ технологиг бол одоо нутагшуулах чиглэлээр бол хамтарч ажиллах болно. Одоо манай баг маань ингээд 4 үнэтэй 2 Монгол 2 хэдэд байгаа. Тэгээ яг энэ 2 хэдэд манай зөвлөгч төр хугацаанд хийж ажиллаж байгаа. Тэгээ энэ үйлчлэлийн хугацаанд ажил дуусгаад дан монголчуудын нэг юм ажиллаж бэлтгэлтэй. Чи талбайсаар ороод тэрнээс хойш сургалтанд суусан. Тэгээд одоо нэг 3 сараа гэснээс нэр ажилласан. Дөрвөн үлрэл дамнан үргэлжилсэн нөр их ажлын гол хэсэг салхин турбин угсралтын сүүлчийнх нь болох 31 дахь угсралт хийгдэж байна. 31-ээс манай 10 реакшн яг 10 регер тэгээд гадаадуудтайгаа 7-8 мөлөө тэгэл 10 хөдөлөө тэгэл 31-ээс нодлонгоос ихсүүлээл энэ жил хүртэл хийлээ шүү дээ. Нодлонгийн 8 сараас ихсүүлээл жилийн хугацаанд өвлөн завсарлаа. Тэгэл дэгүрл угсрал дуусчихин да. Тэг ямар ч одоо өргөөд ирж чинь тэгээд сайхан хойтлоод харуулаад урталтаа явуулаад авчих юм бол бидний тал болоо шүү. Тэгвэл сэтгэл амарх гэдэг. Одоо тэр бас гоё л юм. Хамгийн сүүлийн сэсэг төгтгөө. Олон ч хүмүүс ирсэн бэ. За. Ороод ирж байна л та. Your height's good there, matey. Your height's good. Start coming down your head, pal. Down your head. You've got about 3 metres to come, mate. 2 metres to come now, mate. Metre and a half. Metre. Nice and easy now, matey. Nice and easy. Okay, hold your head. Hold your head. Just hoist up for us now, please, Teddy. Hoist up, mate. Just slow to your right a touch, mate. Slow to your right a touch. Keep it coming like that, pal. Okay, I'll stop now. I'll stop. Ben, just pull on your tagline again, mate. This rotor's gone back round to Mark Blake. So, Mark, release yours a touch, mate. Ben, pull on yours. Other way. Turn the rotor the other way. Hold that. Just jib down for me now, mate. Jib down. Jib down. Ben, pull on your tagline a bit, mate.
Keep jibbing down, Terry. Keep jibbing down, pal. Keep it coming, mate. Keep it coming. Keep it coming. All stop now, mate. We'll get some bolts on here. That's all. 31 turbines erected. Thanks, everyone. It's been a pleasure working with you all. Good work, Barker. Good work, guys. Well done. Top effort. Marcus, that note was 16 mil, not 15, and it still went in. Угсралтын багийнхан баяраа тэмдэглэж байх хооронд дэд станц дээр хамгийн сүүлчийн тохиргоо хяналтын ажил эхэллээ. Вакуум төслүүд бас хоноо. Энэ шалгацсан уу? Шалгацсан. Тэгээд хав ахнаас одоо энийг толгох эндээс. За одоо би гараад хажууд асуусан удаа яриазээ. Зөвшөөрсөн. Одоо би яг эхлэх чинь эндээс. Бүгд нэг групп болсон. Тоо. There we go. Right. Good. Good. Perfect. Задлаа. Тийм байна. За тэрийн 110 км тэрээс залгагдсан гэж болголоо. Салхит салхин цахилгаан станцын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа эхэлж байна. Хүсэн хүлээсэн өдөр ирлээ. Энэ өдөр Монгол улсын эрчим хүчний салбарт түүхэн үйл явдал тохиож байна. Newcom Group, Clean Energy компани хамт олонны хувьд Newcom Group үүсгэн байгуулагдсны 20 жилийн ойн босхон дээр олон жилийн ажлынхан үр дүн гүйцсэн давхар баярын өдөр юм а. Бид энэ нартай сайхан өдөр салхитын сахилгын станцынхаа нээлтийг хийж байгаадаа баяртай байна. Нээлтийн үйл ажиллагаанд Newcom Group-ийн удирдлага, төслийн хөрөнгө оруулагчид, Монгол улсын эрчим хүчний яам, байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайдууд, хамтран ажиллагч компаниуд болон дотоод гадаадын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо. Монгол улсын анхны 50 мегаваттын хүчин чадалтай салхит салхин цахилгаан станц албан ёсоор ажиллаж эхэллээ. Энд бол гадаадын өндөр мэргэжлүүд, Монголын компаниуд, юу нэг ихэнхдээ л одоо монгол хүмүүс энийг барьж байгууллаа. Цаашдаа бид салхин станцыг бол монголчууд өөрсдөө ажилуулад явна. 2012 онд бид санхүүжилтийн гэрээнд гар хэсэг зурхаар ирсэн. Тэр үед би төслийн талбай дээр очиход зам харгуу байхгүй, зах хязгааргүй уул толгод цаснаас өөр юу ч байгаагүй. Үүнээс хойш 15 сарын дараа очиход бид ямар их өөрчлөлт бүтээн байгуулалт өрнөснийг хараад алмаарсан гэдгийг хэлмээр байна. Бид бүхий сорилтыг даван гарсан. Үнэхээр гайхалтай. Харин одоо 2013 онд Монгол улс бүрэн ажиллагаанд орсон салхин цахилгаан станцтай боллоо шүү дээ. За энэ төсөл хэрэгжснээр бол цаашид бол одоо Монгол улсад том чадлын салхин станцууд хэрэгжих болцоотой юм байна. Амьдрал дээр одоо батлагдсан мөн одоо ногоон цэвэр эрчим хүчийг одоо хөгжүүлэх болцоотой маа гэдгийг харуулсан үлгэр жишээ төсөл гэж бид нар үзэж байгаа. Тэгээ одоо бол бас тодорхой төслүүд ингээд амжилттай хэрэгжиж эхэлж байна. Цаашдаа ч гэсэн нарны, усны, за салхины эрчим хүчийг ашиглаж Монгол улс бол нийт эрчим хүчний хэрэглээний ер нь бол бараг дийлэнх хувийг бол эндээс бүрдүүлэх болцоотой. Ийм хэмжээний төсөл Монгол улсын хэмжээнд одоо цаашдаа амжилттай ажиллаж чадах уугүй юу гэдгийг одоо жинхэнэ шалгуур надад ирж байгаа. Тэр утгаараа бид нар бол олон талын тийм хариуцлага хүлээж байгаа. Нэг талдаа бол ингээд барилгын ажил дуусч байгаа мач бол нөгөө талдаа энэ бол одоо энэ үйл явц бол дөнгөж эхэлж байгаа. Бид салхин цахилгаан станцын анхны шанг татлаа. Ингээд энэ дараа олон төсөл
хэрэгжих болтугай, бид одоо булган сүлттэй байх болтугай гэж яриа даа. Анх мөрөөдөл болон сэтгэлд оч хайсан тэрл өдрөөс хойш олон хүмүүсийн зориг, тэмүүлэл, нөрөх хичээл зүтгэлээр энэ бүхэн улс орон цаашлаад олон үндэстэн дамсаар өнөөдөр ийхүү бодит биелэн аллаа.